Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт болсон хөрөнгөний зах зээлийн онцлог үйл явдлуудыг та бүхэнд танилцуулахын зэрэгцээ. За олон улсын зах зээлд хөрөнгө оруулагч шинжээчдийн хамгийн ихээр анхаарлыг татаад байгаа. Япон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон тухайн улсын валютын ашиг судралтай холбоотой талаар мэдээлэл бэлтгэснийг бол танилцуулъя. За тэгэхээр өнгөрөх 7 хоногт Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх S&P 500 индекс 2024 оныхоо 31 удаагийн бүх цагийн дээд түвшнийг бол шинжилж үргэлжлсэн өсөлтөө бол хадгалсаар байна. За үүнд ерөөдөө суур 2-3 хүчин зүйл байна гэж бидний зүгээс бол харж байгаа. За эхний хүчин зүйл нь бол Америкийн инфляцийн түвшин буурах трендтэй бол нэгэн тал орчихсон байгаа. За хоёр дахь хүчин зүйл нь тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийн доктортой байдал буюу за адилхүйлийн түвшин сүүлийн 36 сар дараалж бол 4%-аас доош түвшинд бол хадгалагдаад байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл нь өөрөө доктортой байхын зэрэгцээ инфляцийн түвшин буурж байгаа нь өөрөө эдийн засгийн доктортой байдлыг бий болгож улмаар бол эдийн засгийн өсөлт үзүүлэн за эдийн засгийн өсөлт үзүүлсэн цагт хувьцаат компаниудын ашигтай ажиллагаа бол мэдээж өснө. За үүнийгээ дагуу хувьцааны анш өсөж тухайн зах зээлүүд үргэлжлэх бүрэн боломжтой юм байна гэж бидний зүгээс бол үзээд байгаа. За гэхдээ үүнд бол анхаарах хэд хэдэн хүчин зүйл бол байгаа. За жишээлбэл өглөө нар мандаад орой жаргадаг гэдэг шиг хөрөнгөний зах зээлд бол дахин давтагддаг зүйл гэж бол байдаг. За энэ юу вэ гэхээр зах зээл маань өөрөө 8-9 10 дугаар сарын үед жоохон уналттай байдаг бол 11 12 дугаар сард өндөр өсөлтийг үзүүлдэг ийм цикл зүйл ажиглагддаг. Тэгэхээр бас үүнийг бол бас харгалзаж үзвэл бас бидний зүгээс зүгээр байж болох юм гэж бол хараад байгаамаа. За тэгэхээр Япон улсын йений анштай холбоотой мэдээлэл рүү оръё. Япон улсын валютын аншийн худалдаа авах чадрын талаар ярихаас өмнө тухайн улсын эдийн засаг болон инфляцийн өнөөгийн нөхцөл байдлыг хараа үзэх юм бол за улсын инфляц бол сүүлийн 30 жил өөрөө өсөлт бол үзүүлж чадаагүй. За энд ерөөхдөө бол хэд хэдэн хүчин зүйл бол байгаа. За бодлого боловсруулагчдын зүгээрс эдийн засгийн өсөлтөд дэмжихээр бас бодлого арга хэмжээ аваад байгаа. Энэ талаар та бүхэн танилцуулъя. Тэгэхээр Япон улсын төв банкны бодлого боловсруулагч сүүлийн 7 жилийн турш бодлогын буюу за банкнуудын харилцах тооцож байгаа хүүгийн түвшнийг бол хасах 0.1% бол барьсан. За үүний үндсэн дээрээс банкуд хүмүүс болон иргэд мөнгө хадгалах үед хүү авах биш хүү төлдөг, зээл авах уу, зээлийн маш бага буюу бизнесийн байгууллагуудын хувьд өндөр зээл авах шин төсөл төлбөрөөр хэрэгжүүлж бол эдийн засгийн өсөлтөд дэмжих бол бүрэн боломж нь бол нэгдэж байгаа. За хүмүүсийн хувьд ч гэсэн мөнгө хадгалах гэхээсээ илүү зах зээл дээрээ зарцуулж ерөөдөө зах зээлийн эргэлтийг дэмжиж эдийн засгаа өсгөх бодлого бол баримталж байгаа. За мөн хүн бол йений ханс сулраснаар экспортын бараа бүтээгдэхүүн хямдарч экспортын дүн нэмж эдийн засгийн өсөлтөд дэмжих ийм бодлогын арга хэмжээг бол авсаар ирсэн. За үүнээс гадна нэг бол тухайн хүн амын бүтцийн хувьд бас сүүлийн үед шинжээчдийн анхаарлыг татаад байгаа зүйл нь тухайн улсын хүн амын насжилттай холбоотой бас байж болно гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг нь өөрөө хүн ам дээрээс бол тогтдог. Хүн ам олон байх тусмаа тухайн улсын эдийн засгийн том байх нөхцөл нь өөрөө бүрддэг гэсэн. Альва хүн төрөхөд өөрөө тухайн хүнд эдэлж хэрэглэх хоол хүнс бүх зүйл хэрэгтэй. Үүнийгээ дагаа эдийн засаг бол өсөлт ирдэг. Нөгөө талаасаа бол тухайн хүмүүст бас өндөр бүтээмжтэй байвал эдийн засаг бүр хурдан өсөлттэй явах боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр Япон улсын хүн амын медиан насжилт нь өөрөө 49.1 байгаа. За тэгэхээр дэлхийн дундаж наслалт өөрөө 30 байгаа нь Япон улсын хувьд гэх юм бол өндөр настай хүн ихтэй буюу нийт хүн амынхан бас нэлээдгүй хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр орж бодиттой бүтээмж бий болохгүй байна гэдэг сөрөг тал ажиглаж байгаа нь өөрөө эдийн засгийн өсөлтийг бол бий болгож чадахгүй бас нэг хүчин зүйл болж байна. Нэгэн сонирхолтой статистик дурдхад болохоор 2060 он гэхэд Япон улсын нэг хөдөлмөрийн зах насны хүнд оногдох хүнд бол нэг өндөр настай оногдох хэмжээний харьцаа үзүүлэлт бол хадгалагдаж явахаар байна гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр эдийн засаг нь ерөөдөө бол 30 жил өсөлт үзүүлээгүй. За хүн амын насны бүтцийн хувьд бол ийм зүйл нөлөөлж байгаа. Төв банкны зүгээс бодлого арга хэмжээ авсаар байгаа ч гэсэн бас үр дүнгээ сайн үржүүлж чадахгүй байна. За улсын хувьд гэх юм бол Япон улс нь өөрөө инфляцийн түвшинтэйг бас тэмцдэг. За зарим үед хасах инфляц буюу дефляцтай болдог. Бараа бүтээгдэхүүн нь хямдардаг илүү доктортой байдаг гэсэн. Тэгэхээр инфляцийн үн өснөрөө өөрөө бас эдийн засгийн өсөлтийг өсгөх нэг сөрөг хүчин зүйл болдог байгаа. Япон улсын зорилттой инфляцийн түвшин бол 2%. Гэхдээ энэ инфляцийн түвшнийг яг ямар нөхцлөөр бүрдүүлэхийг хүсэж байгаа бэ гэхээр хөдөлмөрийн зах зээлээрээ дамжуулаад цалингийн үнэ өсөлтөөр дамжсан инфляцийн нөхцөлийг бол бүрдүүлэхийг бол зориод байгаа. Тэгэхээр цалингийн үнэ өсөлт нь өөрөө урт хугацаанд эдийн засагт илүү бодиттой сайнаар нөлөөлж чадах ийм өсөлт болж чадна гэж харж байгаа учраас ингэж бол хараад байгаамаа. За одоо хамгийн анхаарал татаад байгаа зүйл нь юм бол Япон улсын йений ханш ковидын сөрөг шокноос өмнө бол 1 йен 1 ам доллар бол 103 йентэй тэнцдэг байсан бол өнөөдөр 1 ам доллар 160 йентэй тэнцээд ерөөдөө 50 гаруйгаар бол суларчсан ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ үед одоо шинжээчдүүд юу гэж таамаглаж байна вэ гэхээр Япон улсын засгийн газраас за бодлого боловсруулалтын зүгээс бол интервенц хийх юм байна. Буюу одоо хэмжээгээр йен худалдаж авч йений аншийг хүчээр сулруулах юм байна гэдэг зүйлийг төвшүүлээд байгаа. Яг үүнтэй зэрэгцээд одоо тухайн улсын дэд сангийн сайд нь болохоор
өнөөдөр өглөө нэгэн зүйлийг бол мэдгэсэн байна. Энэ Япон улсын йений ханш хийдэг сулрал нь улсын эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлэх гэж харж байгаа учраас үүний эсрэг одоо бодлого боловсруулалтын зүгээс авах арга хэмжээгээ бол бэлдсэн байгаа гэдэг зүйлийг бол хэлсэн. Бид бол йений ханш огцом одоо чангарах тийм зүйл бол ажиглагдаад байгаа. За Япон улсын зүгээс одоогийн байдлаар 4 сарын 26-наас 5 сарын 29-ны хооронд болохоор 61.3 тэрбум ам.доллартай тэнцэх бол интервенц валютын зах зээлд бол хийсэн байгаа. За үүнийхээ үрд одоо 1 ам.доллар 160 йентэй тэнцдэг байсан бол 154 йентэй тэнцдэг болгож бол бууруулж бол чадсан. Тэгэхээр одоо ирээд байгаа энэ psychological юм чухал төвшин дээр ирчээд байгаа учраас Япон улсын бодлого боловсруулалтын зүгээс интервенцийн йений ханшийг хангуулах ийм бодлого бол баримтлах магадлал өндөр байна. За тэгэхээр Япон улс нь өөрөө яг интервенц яаж хийж ийнэ гэхээр тухайн улс нь өөрөө Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үндэсээс одоо US Treasury Securities юм бол хамгийн том одоо эзэмшигч ийм бол улс байгаа. Одоо тэрбум долларыг илэрхийлсэн дүнгээр харах юм бол 1,150 тэрбум их долларын юм бол Америкийн засгийн газрын бондыг бол эзэмшиж байна. Тэгэхээр Япон улсын зүгээс яаж интервенц хийх вэ гэхээр уг одоо ам.доллараар илэрхийлж байгаа бондоо зараад йен авах байдлаар интервенц хийгээд явна гэсэн үг. Өсөлтөд бол ингээ өөрчлөлт нь харагдаж байна. За бидний зүгээс юу гэж харж үзэж байгаа бэ гэхлээр за Америкийн нэгдсэн улс нь өөрөө инфляцийн түвшнээ бас зорилт түвшинтэй хөрвүүлж бууруулахын тулд 2024 онд бол нэг удаа бууруулах төлөвлөлтөй байгаа гэдгийг зарласан. Тэгэхээр Америкийн бодлогын хувьд бол 5.5% бол тодорхой хэмжээнд хадгалагдах хүлээлттэй байгаа. Нөгөө талаас Японы йений ханш өөрөө Японы улс нь эдийн засгийн өсөлт үзүүлэхгүй байгаа учраас бодлого боловсруулалтын зүгээс бодлогоо өндрөөр өсгөх сонирхол байхгүй. Тэгэхээр хэдий одоо бодлого боловсруулалтын зүгээс ингэж интервенц хийж байгаа гэсэн одоо гол суурь хүчин зүйлүүд маань өөрөө йений ханшийн сулрах чиглэлд байгаа учраас хэдийгээр интервенц хийж ханш буурснаас эргээд бас өсөлт хөрвүүлэх бол боломжтой байна гэдэг зүйлийг бол хараад байгаа. За анхаарлаа туссан баярлалаа.